Бяцхан мисс олон улсын хүүхдийн байгууллага Азийн модель агентлаг хамтран 2015 оноос эхлэн дэлхийн бяцхан мисс шалгаруулах олон улсын тэмцээнд Монгол орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг шалгаруулан амжилттай оролцуулсаар ирсэн юм. Амжилтын бүхэн үргэлжилсээр энэ удаад олон улсын тэмцээнд оролцохоор Монголын бяцхан мисс охид Турк улсын Бодрум хотыг зорьсон билээ. За тэгвэл бяцхан миссүүд маань Гран При шагналыг хүртсэн байна. За юуны өмнө одоо телевиз үзэгч нийт үзэгчтэй яг Мисс Монгол аяр зүйчлийн холбооноос мэдчилж байна. Тэгээд манай Мисс Монгол аяр зүйчлийн холбоо нь бол Монголын одоо бяцхан мисс холбоо болон олон улсын охидын мисс төвгээд оюун тунгалаг захиралтайгаа хамтраад бяцхан миссүүдийг аваад ингээд амжилттай оролцоод ирлээ. Миний хувьд бол одоо энэ хүү тэмцээний шүүгчээр 2 дахь жилдээ ажиллаа. Тэгээд мөн одоо нодон жил бол совда мичтмаа гэдэг одоо хоёр авиаслаг хүүхэд орсон байгаа. Мөн одоо энэ жил ингээд 5 хүүхэд оролцоод одоо эвтэй, найртай ингээд маш амжилттай орлоод мөн одоо манай Гран Приг одоо авсан эмүүчин бол одоо олон улсын юм чанартай тэмцээнд анх удаа орж байгаа. Яг явхтаа бол одоо алхаа гიშгээг бол огт мэдэхгүй байсан. Энэ богинохон хугацаанд одоо эмүүчин энэ хүүхэд бол хүн ингээ хичээгээд зориод хүсэх юм бол дэлхийн одоо тэмцээний Гран Приг нь авч чаддгиймаа гэдгийг одоо харуулж чадсан учраас эмүүчиндээ болон мөн одоо Эрдэнэтээс оролцож байгаа охиноо одоо бас одоо дорн говьоос оролцсон уянга дайр мөн одоо дунд говийг төлөөлж оролцсон Маралхва, Түмэн жаргал гэдэг ингээ бүх оролцсон хүүхдүүдээ цаашдынх нь одоо хичээл сурлага одоо илүү одоо сайн сайхныг хүсэж амжилт хүсэж байна. Тэгээ намайг анх хоёрын Маралхва гэдэг. Би 7 настай. Би 23 дугаар сургууль сурдаг. Насныхаа ангиллал 1-р байр эзэлсэн. Аав ээжтэй багш нартай үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Сайн мэдсэн монголчуудаа ямар ч байсан энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг ганцхан уянга дээр гэдэг би Донгов аймгийн Арх сумаас оролцож байгаа. Би тэмцээндээ ямар шагнал авсан бэ гэвэл насныхаа ангиллалд би бутан медаль болсон. Намайг Наранболдын эмүүжин гэдэг. Би Гран При авсан. Тэгээд энэ шагналаараа маш бахархаж байгаа. Би хинт баярлалаа гэж хэлмээр байна гэхээр охидын мисс төв болон бяцхан мисс олон улсын хүүхдийн байгууллагатай баярлалаа гэж хэлмээр байна. Тус тэмцээнээс Наранболдын эмүүжин Гран При, Сугармаагийн Түмэн жаргал Best of Best фото медаль, охидын мисс төвийн шилдэг медаль, анх хоёрын Маралгоо Best фото медаль, Эрдэнэт хотын топ загварын төвийн топ медаль, Иринагийн охиноо Catwalk медаль, охидын мисс төвийн шилдэг медаль, ганц бүхийн уянга дээр Best фото медаль гэсэн шагналаар тус шагнагджээ.